Амралтын өдрийг айдахтаа өнгөрөөж байгаа үзэгчтэй. Улаанбаал хөтөлбөрийн Улаанбаал тодруулга хэсэг маань та бүхэнд хүрч байна. Тэгэхээр бидний өрөөнд өнөөдөр Босоо хөх Монгол төрөмс байгууллагын тэргүүн Монгол Улсын харцаг гавыг дотоод хяналтын албаны дарга хэн блэ? Төмөр хувийг нар ирэлцсэн хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр бид бас 7 хоногт өрнөд байгаа. Ерөн сүүлийн үед бас сошиалын олон нийтийн захимжуулжээр яригадаад байгаа мэдээллийн дагуу зочдыг урьсан байгаа. Та бүхэн сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Харцаг гавыг маань сүүлийн үед үндэсний бүхөөсөө жоохон хөндөрөд байна уу? Хөндөрөх гэж дээ. Одоо тэгээд спорт үзэгч насны юм байдаг. Тэгэхээр би одоо нэгэнт одоо төрүүлж үзүүлж чадахгүй болсноос хойш. Тэгээд ер нь спортыг барилдвал нэг үсэн дээшээ сайн барилдаад болохгүй бол эртхэн болоод амьдралаа. Яга бодсон дээр гэдэг. Хангалттай сайхан барилдлаа. Улсад 3 шүүгөрлөө. 2-6-1-5 даавлаа одоо. Чөлөө төхөөрч гайгүй сайн барилдсан. Одоо зүгээр өөрөөр амьдрал гэж утсан. Сүүлийн жилүүд баяр наадмын талбаар очиж шүү дээ. Харин тий. Ерөөс харагдахгүй. Яагаад? Таалагдахгүй байна. Очвол бас нөгөө муухай юмд нь оролцолчих гээд болохгүй байна. Ямар муухай юм? Янз бүрийн хил ам тэр найраа хөөрөө тэрэнднээс орчих болно шүү дээ. Бас гоохгүй таныг. Намайг бас яхаа тэгээд тэр хүнийг бити амлуулаач тэрийг амлуулаад өгөөч гэсэн юм яригдэн шүү дээ. Тэгээд одоо үний юм чи яах вэ? Наадамжилт болдог тэр аль хүний амьдралд гаавлах уу яах. Залуучууд өөрсдөө сайхан барилдаг гэж боддیں۔ Зүтгэн залуу хүмүүс бол дэмжихгүй байна тийм. Би бэлтгэл дээрээ дэмжиж байгаа. Бэлтгэл дээр. Тий. Баян бэлтгэл хийж байгаа юм. Би бэлдрийн бэлтгэлж чинь сэтгэл зүг нь бэлдэж байна. Тийм үст. Барилдахад бэлэн болгоод өгч. Одоо тэгээд цаашаа өөрсдөө хүчээ үзээд барилдаа л гэж байгаа шин. Шудраг барилдаа л гэж байгаа. Тий. Сая одоо та бол Босоо хөх Монгол төрөмс байгууллагын тэргүүн болоод удаагүй байна л да. Тийм. Энэ шийдвэрийг яагаад та? Таныг сонгол явуулсан байлээ л. Гэхдээ нэр дэвшсэн байгаа. Нэр мөр дэвших тийм байхгүй л. Андууд мал нэр дэвшүүлнэ. Тэгээд удирдах зөвлөлийн 7 дарагтай. Тэгээ удирдах зөвлөлөөр шинжээ 10 дан маань одоо 2 жилийн үргэлт хугацаагаа дуусгаад ахаад сунгаад 2 жил ажиллажлаа. Одоо ер нь таамтай юм болсонгүй. Одоо нэг шин шатнаас нэг ажиллая одоо. Одоо манай бүлгүүн ер нь ингэж байхгүй замхрах гээд байна. Гэт. Тэгээд надад санал тавиад найзууд андууд маань намайг дэмжиж. Тэгээ би байгууллагынхаа тэргүүн болсон. Өмнө нь холбоотой ажиллаж байсан байна тийм. Тэгэлгүй би удирдах зөвлөлдөө байсан. Хэд оноос хойш анх байгууллагатаа л хэсгээ орсон. Манай бүгчүүд ер нь одоо энэ Даяар Монгол бусад энэ хүчний байгууллагаас гадна хуулийн байгууллагт бас их биш дээ. Тэ? Онцгой байдал, цагдаа гэдэг бүгдээрээ цалинтай ажил хийдэг. Тэгээ дээр нь бас энэ хүч бэлтрийн байгууллагууд бас их байна. Тэ? Энэ одоо бүлэгмүүдэд их байна. Энэ шалтгаан нь юу вэ? Бүлэгмүүдэд тэгээд нэх бүх байхгүй тий би мэдгүй. Ер нь яг бид чинь ингээ хараад байхад энэ тэнд ямар нэгэн хүч хэрэгтэй үед бүгчүүд цуглардаг, бүгчүүдийгээ дууддаг нэг юм зүйл байдаг. Газрын маргаан дээр янз бүрийн асуудал дээр очоод нэг хоорондоо түлхэлцээл болооцолж байгаа хүмүүс чинь том биетэй нөхдүүд байдаг болохоос бүх биш. Нөө тийм үү. Ямар золдог шуудаг өмсөж үзээгүй том биетэй хүн аргаараад бүгчүүд явж гин бүгчүүд ирлээ гэдэг. Том биетэй бол бүх биш тийм чи ойлгомжтой харвас л. Тэгэд бүх хүн гэдэг чинь нэг сумын зам болсон ч нэр алдартай болно. Чихэн хүн хугараад нэг бүх шинж ороод явна шүү дээ. Тэгвэл тийм биш. Тэгэл том биетэй хүн хараад хоорондоо зодолж ивэл хоорондоо түлхэлцчихвэл хүн дээрлэгчээвэл бүх гэж ярьдаг болчихлоо. Бүхий холбоотойгоо ер нь ойр байна уу та? Бас холж биш үү? Холж бол биш үү? Аль талдаа байна? Энэ хууль учраас хоёр талдаа болж байна. Би бол одоо харин хуулийн талдаа байна уу нөгөө талдаа? Альнаас нь авах юм байна. За яг санааны хувьд дэвшүүлж байгаа санааны хувьд. Тий. Тэгээд би бол алинд нь оролцохгүй байна. Тэгээд одоо бүх юм асуудал хувь заяа штэ. Тэгээ би өөрөө энэ тоогоноос нь хоол идээд энд нь цол зэрэг аваад ингэдэг сайхан төмөндөө хүндлэгдээл явж гин. Тэгээд яг энэ сайн энэ нь муу гэж одоо нэг үзэл бодол гээд яг үзэл бодлоо гээд их юм бол аль нь биш л байна шүү дээ. Аль нь биш байна бас. Тэгэхээр би
бас бүхий холбоо энэ маргаан аль маргаанд орё гэхүүтэй чи хурдан шийдэгдээсэй л гэсэн байр суурьтай байж байгаа. Шийдэгдээсэй тэр эвлэрчээсэй. Учир олцоосоо тий. Учир олцоосоо л гэж бодчих. Би яга бүхэн талаар яриагаа эхлүүлж байгаа нэхэр бүх хүн гэдэг бол Монгол ирчүүдэдийг Монголын ард түмний хувьд ёсчуддаг ёс суртахууны дээд гэж үздэг. Бүгчүүдийгээ үргэлж хүндэлдэг. Ямар ч урлаг спортын төрөл, дэлхийн спортын төрлөөс илүү үндэсний бүх хувьд дээдэлж явдаг. Тийм болохоор энэ сэдвэр яриагаа эхлүүлж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт та хэд маань юу руу яваад ирсэн? Сүхбаатар аймаг руу яваад ирсэн. Тийм нэлээд бас сошиалор хүмүүсийн анхаарлыг нэлээд татах шиг боллоо. Өнөөдөр бас хэвлэл оруулж. Тэр энэ талаар яриагаа эхлэе. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд яг юу боллоо гэдэг мэдээллийг хизээ сонсоод яагаад тийш явсан? Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд уул уурхайгүй Эрдэнэ цагаан гэж төрийн бус байгууллага байд юм байна хөрхий. Тэгээд тэд нар орон нутгийн иргэд тэгэл эд нар өөрсдийнхөө хэмжээгээр л акц тавиад өөрсдөө ингээд одоо шудраг бусын юутай ингээд тэмцдэг юм байна. Тэгээд эднийг одоо хинч үл тоодог. Тий, авч хилцдэггүй тэдний гаргаж ирсэн асуудлуудыг хөндөдгөө юм байна. Тэгээд энд одоо бидэрт гомдол саналаа хэлээл одоо бидний хүн гэж тоохгүй байна. Төрийн бус байгууллагыг одоо үл тоож байна. Манад одоо хууль яадлаа. Замхраа дууслаа. Их орон нутгаа алдлаа шүү. Одоо та нар нэг ирж одоо монголчуудад бүх хүмүүст энийг нэг таниулж сонсгож өгөөч гэд хүсэл тавьсан. Тэг олон удаа хүсэл тавьсан л да. Тэгэл яг тэр шугамаараа бид нар одоо адилхан бид нар монгол хүмүүс яхаараа их орон газар нутгаа алдчихад те хаан ч гэсэн очих хэвээр. Тэгээ бид нар очицгоосон. За. Тэгсэн чинь нөхцөл байдал юу бол? Нөхцөл байдал энд бол эмгэлтэй болсон байна. За. Тий. Тэнд нэг шуналтай хүн сумын засаг дарга болсон юм байна. Тий. Бацаахан гэдэг хүн болсон байна. Тэр хүн одоо нутгийнхаа уул ус, нутгийнхаа аль өнгөтэй үеийн юмнуудыг нөөцүүдийг хужаагийн компаниуд хужаагуудад ер нь зараа дуусч байгаа хүн байт юм байна. Тэгээд одоо уул уурхай лиценз авахд сумынхаа багийнхаа иргэдээс эхлээд багийн хурлаар аль нутгийн газар нутагт нь байна. Тэрнээс шалтгаалж тэр зөвшөөрөл авдаг юм л да. Тэгээ багийн хурлыг хийгээгүй гэж хийсэн болгоод очоогүй хүмүүсийн гарын үсгийг нь хурамчаар зураад багийн хурал дээр батлагдсан болгоод сумаараа батлагдаад манай сум дэмжлээ гэд тэгээд улсад өгөөд тэгээд тэнд хятадын 100% хөрөнгө оруулалттай том уурхай байгуулагдаад Монгол айлуудын өвлжээ хаваржааны газруудыг хэн дээрэмдээд эсвэл бүр тулгаж хашаага бариад мал билчих хүн явах зайгүй ингэж тулгаж. Тэр бол нэг хөлийн бүсээс хол юм бооц. Тэр ер нь бол тэр сумын ихэнх нутг нь хөлийн бүс байхгүй юу? 200 км урт байгаа учраас тэгж тийм. Үгүй 200 км чи уртааш яриад байна шүү. Уртаашаа за. Тэр өргөшөө хэл хүртлээч гэсэн тэр бичгтийн бомбдоос хойш сумаас урагшаа гэхлээр дандаа ойрхон байгаа тийм за. Ерөөсөө хөлийн бүс нутг байхгүй. Тэнд одоо ер нь л бас шинэ шалгалж хяналттай байж байгаа хэвээр газар л да. Тэгэхээр тэнд хятадууд одоо дураараа засаг даргыг хятад компани тэнд уул уурхай байгуулахдаа шинэ жоншны том уурхай байгуулсан. Маш их том газар нутагтай. Тэгэхдээ сумынхын засаг даргыг өөрийнхөө компанийн хувьцаа эзэмшигчээр аваад тий тэгээд одоо гарсан ашигын бас мөнгө өгнө. Ахаад аймаг орон нутагт бас гарсан ашигаас нь өгнө. Ахаад тэр болтол ингээ улирал болгон ингээ сая төгрөг гэдэг ийм цалинтай засаг дарга сууж идэм байна. Гайхамшигтай би тэрийг бас ойлгохгүй байгаа. Тийм энэ сая хизээ томлогдсон байх юм байна. Очоод үзэхээр. Сонгуулиар томлогдсон байл. 16 оноос хойш томлогдсон. Ардын нам юм болчихлоо. Тийм мэдгүй тэр хаана өөрсдөө аль намайг мэдэх юм байна. Тийм үү. Та сонирхдаггүй. Сонирхгүй. Нам нь хамаагүй шүү дээ. Тэр хүн гол нь шудраг байх л шүү дээ. Энэ яг энэ хөлийн зурвас дээр болсон зүйл дээр та хэдийн өгсөн мэдээллийг няцаагаад энэ Сүхбаатарын хөлийн төлөөлөгч Хурандаа Мөнхбаатар гэдэг хүн мэдээлэл гаргасан байсан. Өнөөдөр бас та хэд хөлийн урал дээр ярьж илээ л дээ. Нилээн ноцтой мэдээлэл та хийсэн. Тэр хөлийн зурвасын тэр торон хашааг ураад тавьсан байна. Яг хөлийн зурвас дээр хайвал явуулж байна. Тэгээ энэ дээр манай энэ хил хамгаалах байгууллага бол ажиллаж чадахгүй байна. Өөр хий. Тэгээ биднээс тусамж гуйлаа. Нэр очлоо өгч. Гэтэл яг тэрний эсрэг зүйлийг бол ингээ хуулийн заалттай. Тэгээ Монгол орн чинь хуультай орн. Хуулийн заалттай нэгээд
хэлсэн тайлбарыг та хэд харсан баг. Тэрэн дээр юу гэж тайлбар хийх та? Уул уурхай одоо юу л та газрын тос урааныг болов засгийн газрын юугаар ард иргэдээс санал авахгүйгээр одоо засгийн газар хоёр улсын засгийн газар хоорондоо бүтээгдэхүүн хуваах гэрэмэрээр ингээд зохицуулдаг тийм дүрмтэй гинэ хэл дээрээ. Монгол улсын хэл бол алдашгүй дархан байх хэвээр. Тэгэхээр би одоо тайлбарлах гал үзье л да. Хэлийн боржим баг нь байгаа. Багнууд одоо ингээд хэдэн километрээр нэг байдгийг ингээд багнууд байгаа. Тэр чи хилээд байгаа л байж байгаа шүү дээ. Тэгэхээр багны хооронд ингээд хоёр зурус байгаа. Энэ баг нь дундаад зайтай энэ хооронд 1 км байд юм уу? Тэгж л харагдаж байна лээ. Тэгэхээр энэ хятадх болохоор зэрэг 3 м бетонон дээрээ тор мортой зүгээр сэртэй амар том мундаг юм явж байна. Багнаас Монголын зурус болохоор хөөрхөн торон хашаа. Тэгээд өргөстэй торон хашаа. Тэгээд зарим газараа модтойгоо зарим газараа модгүй төмөр шатаад унчихсан. Гэт ингэ байж л байна. Тэгэхээр тэр зурган дээрээс харсан баха бид нар гар гараа бариад ингэ хэлж хагаад тэр тэнд байгаа зурвуснаас тэнд байгаагаас унсан хэсгээс нь ингэж залгалдаж ингэж бариад нөхөж тэр газрыг нөхөж байгаа байхгүй. Нөхөр тэр Max Oil компани өрөмдлөгийн тэр талбай болохоор Монгол улсын хэлийн зурвуснаас урагшаага багнаас наашаага ингээд илүү гарчихсан байгаа байхгүй. Энийг хэлээд байгаа. Тэгэхээр хүмүүс одоо наадах чинь малаас хамгаалсан юм та нар ер нь юу яриад байгаа. Та нар баг хил дээр очиагүй. Та нар 15 км нөгөө хэлийн бүсдээр очисон байна гэж яриад л. Тий, энэ бол юу хэлээ л дээ. Хуулийн дээр байна лээ. Одоо энэ уурхаан тухай хуулийн дээр, хэлийн тухай хуулийн дээр. Юу ч нэхэр энийг бол зөвшөөрлийн засгийн газраас 2016 онд тэр компанид өгсөн билээ. Тэгээд яг хэлийн зурвас дайрж байгаа тохиолдолд хяналтайд ажиллахыг хэл хамгаалах албанд өгдөг юм байна. Хэл хамгаалах алба ингээд нөхцөл байдлаа танилцаад энэ тайгуул хийж хуулиараа зөвшөөрсөн зүйл юм байлээ л байдаг угаасаа хэлийн тухай хуулийн дээр. Тэгээд хэл хамгаалах байгууллагын тэднэрт хяналт тавиал байж исэн яг тэр торыг урдсан зүйл байхгүй гэдэг хэл хамгаалах энэ хэлийн төлөөлөгч нь өөрөө хэлж байна. Бид нар бас хэл хамгаалж байгаа хүмүүст итгэх хэрэгтэй баг. Итгэх хэрэгтэй баг. Тэгэхээр энэ хуулийн дээр байгаа зүйлийг таад маань ингэх юу ямар шаардлага байдаг. Энэ хуулиараа зөвшөөрсөн юм байна. Тийм. Хуулиараа ч бас зөвшөөрөв. Ард түмэн мэдэх ёстой ер нь. Хэл дээр юу болж байгааг. Тий. Та бол хэлж штэ. Одоо хэлжсэн та бүхний мэдээллийг харахаар ингэж байна. Ерөнхийдөө Монголын хэл дархан байх ёстой үнэн. Тор хаграа дархан байдлаа алдахгүй гэвэл энэ бас өрөөсгөл ойлголт. Тий. Тэгэхээр энэ бол олонний анхаарлыг татгах байгаа нэг ажил юм болов уу гэж харагдаад байна. Энэ дээр би хариулчихъя. Олонний анхаарлыг татаад бид нар нийгэмийг сенсат тарих гэдэг юм биш. За. Энэ Монгол улсын үндсэн хуулийн заагдсан заалтууд байдаг. Хоёр улсын гэрээгээр тийм үү? Засгийн газрын хоорондын гэрээгээр байсан ч гэсэн Монгол улсын үндсэн хуулиас давсан гэрээ гэж байхгүй. Монгол улсын үндсэн хуулийн 4-р зүйлийн 1-р заалтан дээр байгаа. Монгол улсын хэл халдчихгүй тархан байна гэдэг. Хэлийн тор тасдарна гэдэгт нь халдсан байгаа үстэй. Тасраагүй гэж яриад байгаа шүү. Тийм ээ. Тасарцсан. Тэр яг бүр албаар ингээд гараар тассан. Төмөр шатаад төмөр удаа шатахгүй байхгүй. Үлдсний тастаад шон шатаад модон шатаад ингээд уусан тэрүүгээр байсыг нь тастаад хуйлаад овоолоод тавьсан байна. Хэлийн тухай хууль бол үндсэн хуулиас салбарлаж гарсан хууль. Мөн үндэсний хуулиудын тухай үзэл баримтлал гэдэг хуулийн дээр бас заагаад өгсөн. Нэг дээр Монгол улс үндэсний хуулийг ойлгож Монгол үндэсний язгуур их ашиг гадаад дотоодын нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж байгаа. Хоёр дээр нь язгуур ашиг Монгол ард түмний соёл тийм ээ. Монгол улсын хэл тусгаар бүрэн эрхт байна. Бүрэн эрхтэй л байгаа шүү дээ. Бүрэн тор байхгүй юм чи яаж бүрэн эрхтэй. Бүрэн тусгаар улсын бүрэн эрх торон дээр тогтохгүй. Гэхдээ тэр чинь зурвсан дээр ярьж шүү дээ. Тийм, зурвсан дээр ярьж. Тэр зурвсан тасарсан. Max Oil гэдэг компани зурвас тасрангууд газрын зураг дээрээс Монгол улс арчигдана гэсэн үг биш ээ. Тэр чинь өөр юм аа. Өөр мушгиж байна. Мушгаагүй зүгээр яг ярьж. Тэр чинь өөр. За. Энэ дээрээ үнэн үзлөөр хэлээд байгаа хуулин дээрээч байна, үндсэн хуулин дээрээч байна. Энийг Монголын ард түмэн мэдэх ёстой. Монголын хэл дотроосоо сэмэрч болохгүй шүү дээ. Үнэн л дээ тань. Зурвас гэдэг чинь хэл. Хэл байхгүй. Мөн шүү дээ. Тэнд чинь мал тогтдоггүй гэдэг. Тэр цаатлын хятадын хан хэрэмдэр очиод мал тогтчихно. Энэ завсрын бүст хинч ордоггүй. Тэгэхэд яагаад нэг компани мөртлөө хятадууд тэнд дотор ажиллаж байгаа юм. Бид нар бүгдөө манай улсууд газар дээр нэмээд очиод үзээд ирсэн. Хэлийн улсууд нь ч яваад үзээд ирсэн. Хэл хамгаалах байгууллагатай бол бид нар өнөөдөр уулзаад харилцаа ажиллая гэдэг юмнуудаа тохирсон. Энэ дээр төсөв мөнгөн суудгүй,
бүх юм. Энийг яаж хийж ий гэж хэцүү юм байлээ. Сайхан бэлгийн засгийн газар. За. Сайхан бэлгийн засгийн газар 16 бүтээгдэхүүн авах гэрээгээр хийсэн байгаа. Энэ бид нэр тэр үед ноён уул газрын тухай хуулиуд бүх ард түмэн тийшээ явцсан байсан. Тэр анхаарал хандуулсан бай хоогоор ийм юм хийсэн байгаа юм. Хуулийн дагуу шүү дээ. Хуулийн дагуу биш. Энэ өөрөө гэмт хэрэг. Үгүй хуулийн дээр байна. Тор тасна гэдэг чинь гэмт хэрэг. Хуулийн тухай хуулийн 26-гийн 2 дээр заасан байна. Тор таснаа гэдэг чинь гэмт хэрэг. Монгол улсын халдшгүй дархан байдал халдаж байгаа байхгүй. Яагаад гэж хэн ч халдаж болохгүй. Халдшгүй халддаггүй. Яагаад гэж Макс Ол компани тэр хідэн уужаа одоо сая түр маань тэр өнгөлөө шүү дээ. Ийм хоёр шугамны хооронд гэдэг. Энэ хоёр шугамны хооронд таслаад хуйлж тавьчаад өөрсдөө яваад орцсон ба шүү дээ. Тэр завсрын бүс рүү ороод гадж чадахгүй шүү дээ. Завсрын бүс рүү ороод үйл ажиллагаагаа ухаад эхэлсэн бай. Энэ хууль зөрчиж байгаа юм. Хилийн зургуус тэргээд хуулиар зөвшөөрсөн байхаар тэр компанид одоо буруу хэцүү юм аа. Хилийн зургуус гэж айлсгийг хэлдэг тухай та өөрөө хэллээ л дээ. Одоо энэгээр бол бид нэр шүүх данд нь энийг шууд хэрэг үүсгээд тэгнэ. Тэг хэрэгтэй юм чинь. Тийм болно. Энэ Монголын ард түмэн хилжид маань одоо хилийн хамгаалаад байгаад байгаа үстэй. Гаднаасаа хүн оруулахгүй халдшгүй дархан байна гэж байгаад байна тийм үү. Тэгэхээр дотроос нь Монгол улсын хилийг эвдэж цаашаа гатсан байна шүү дээ. Харин тийм тэрийг хил хамгаалахад манай хилийн зэрэг халдшгүй дархан байдал мөн үү? Мөн. Гэтэл манай хилийн зэргийн халдшгүй дархан байдалд нь хятадууд нөлөөлөд байхад цаашаа хараад дурангаа өөр тийш чиглүүлээ зогсож исэн гэж та хэлж шүү дээ. Үгүй. Тийм би яриаггүй шүү дээ. За яг тэгвэл ягаад ингэж манай дотроос нь гэж чинь хилийн харуултаа шүү дээ. Бид нэр ойртох юм бол буудах хэрэгтэй шүү дээ. Ягаад буудаг вэ? Тэр тухайн орчин бүсд чинь фишгийн Заставы наашн байрны наашнтай болох юм. Тэг ингээд хилийн харуул байнга явж ид. Тэр мэдээж харуулал байнга явж ид. А энийг харахгүй нөгөө тэгээ ягаад засгийн газар хобби хам гэж засгийн газар хоорондын гэрээгээр эднэр яриач зөвшөөрлийг өгсөн байна. Энэ дээр байгаа нөхдүүд нь зөвшөөрлийг өгсөн байна. Тийм зөвшөөрлийг өгсөн. Энэ чинь хууль зөрчөөд өгсөн байхгүй да. Тэгвэл одоо хууль зөрчсөн мүү гэдгийг та шүүхэд хандаж. Шүүгээр хандаа доктор. Энэ бол доктор маань. Тэгтээ баримттай. Та хэд энэ хилийн тухай хуулийг харсан байх л та. Яг энэ заалтыг тийм нөгөө хилийн зургуус гэдээ бичсэн. Би энэ хуулийн заалтыг яриад байна. Урд нь бид нэр бас Петрожайныг ярьж исэн. Тийм ярьж байсан. Петрожайныг та нар бид нартай яваад газар дээр нь очиод үдсэн бол баян өшөөний бомб гэдэг дээр бүр ингээд яг бомб энэ вэ шүү дээ. Одоо ингээд машин ордог бомб тийм үү. Тэн дээр чи ингээд доогуур нь турбаа татаад орцсон шүү дээ. Тэн дээр нь тоолоор тавина гэдэг. Би 14 онд би тэргүй бүтэн өөрөө яасан. Доогуур нь турбаа татсан хятад. Энийг хэн гэнэ? Дээгүүр биш газар хөрсөн доогуур нь өгч юм. Ийм юм байсан шүү дээ. Энэ дээдлийн балиар улсууд ийм ингээ ярих тэр танаахан улс төрчлөө танаахан сенсацлаа гэж яриад. Бид бодит байгаа мэдээллийг л ард түмэнд хүргэж байгаа юм. Ерөөсөө бидний ингээд хоёр талаас нь яриад байгаа бол сэтгүүл зүй, төрийн бус байгууллагууд сэтгүүлч нарын чи үүрэг яг адилхан юм байна. Зориод байгаа юм адилхан юм байна. Энэ улсын сайн сайхан хөгжил, сайн сайхан нийгэм, шударга нийгэм. Бид нар тэрийг л хэлдэг. Бид нар хоорондоо маргалдаад байдаг. Яагаад тэр энд хууль байдаг. Хууль зөрчиж байгаа эсвэл зөрчөөгүй гэдэг хоёр л асуудал байдаг. Тэгээ би хуулийн заалт харж яриад байгаа юм л. Тэгэхээр та хэд бол үнэхээр бас өөртөө харж байгаа учраас энийг шүүхт нь хандаж шалгуулна гэж. Нэг зүйл байгаа юм. Босоо хөх Монгол бидний одоо баг байх юм. Би чинь одоо баг байсан. Даяар Монгол бүлгэмээс л эхлэлтэй тий. Даяар Монголыг бүлгэмүүд үүсч эхэлсэн. Хууль хяналтын байгууллага мөн үү энэ төрөмс байгууллага? Биш. Биш. Хууль сахиулах байгууллага мөн үү? Биш. Биш. Төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага. Тэгээ шаардлага нь төрд биш. Бид нар чи төрд шаардлага өгөх ёстой тий. Гэтэл бизнес эрхлэгчид хуулийн дагуу бизнес эрхлээ явж байгаа хүмүүс. Жишээлбэл хаяр реклам маш олон зүйлүүд хийсэн. Хятад хаягтай, гадаад бичгтэй, эсвэл гадаад ажилтнтай, гадаад эзэнтэй бол гэж ингэж халдаж эхэлсэн. Энэ бол хуулийн дагуу хууль ёсноос гажаад яваад байгаа юм л да. Тэгээ энэний шалтгаан юу юм бэ? Хуулийн хяналтын байгууллага биш. Хууль хэрэгжүүлэгч биш. Тэгвэл нэг юм хуулиас гадуур юм шиг. Тэгэхээр манай босоо хөх Монгол бүлгэм ойлгох хэрэгтэй. Үндэсний үзэлтэй бүлгэм. Үндэсний үзэлтэй бүлгэм. Тэр даяар монголчин үнцэрхэг үзэлтэй бүлгэм байсан. Даяар монгол бүлгэм үнцэрхэг үзэл гэхэлэр муу үзэл. Гадаадын хүн байна хөөж явуулъя зодын дээрэмдий. За тэр чинь муу үзэл. Тэгээд тэр цагийн югаар шалгуураад тэр бүлгэм байхгүй бол тэр бүлгэмийн хүмүүс нь шороо оронд ороод ингээд дуусгасан. Босоо хөх Монгол бүлгэм бол үндэсний үзэлтэй. Үндэсний өв соёл уламжлаа, өвлүүлэх, хөгжүүлэх, хамгаалах тий? Одоо суралцах. Одоо ийм л үйл ажиллагаа байхгүй Монгол улсынхаа тусгаар тогтол язгуур эрх ашгийг хамгаалах. Бид нар үр хүүхдүүдээ одоо нэг бүрэн бүтэн газар нутаг өшөө нэг
аль болох чадлаараа арай жаахан илүү юм илүү өөртөөс аваад үлдэх юмсан гэсэн л зоригтой болохоос бид нар хизээж хүн дээрэмдэггүй. Манай бүлгэм шороо оронгийн хүн байна уу байхгүй. Манай бүлгэм зодон цохоо хийж явсан уу үгүй. Өдөр зүйлийн дараа баяраа 3 жил тэнсэн харгалзал авсан. Шүүхээр. За. Яг одоо өдөр зүйлийн дараа байгаа мөн. Цэ баяраа гэж байна. Тий. Хятадын иргэнээс 30 сая төгрөгийн хэмжсэн шүүхээр тогтоогдсон шүү дээ. За. Тэгэхээр таны хэлж байгаадаа зөрүүд шүү дээ. Хүн зодоогүй. Тий. Тэр ярин жоохон Хүний гүтгэлээр л явсан. Тий, гүтгэлж. За би энэ За тэгвэл шүүх буруу шийдвэр гаргасан юм байна. Би энэ Та тайлбар үлийн учраас. Босоогийн Монгол төрийн бүс байгууллага 2013 онд байгуулагдсан. Анхны тэргүүн миний бие өрөөс болж Эрдэнэжмийн төмөр хийх гэдэг. Анхны тэргүүн. Миний дараагаар Синжи 10 гэдэг дүгүн тэргүүн болоод дараа нь ган уйг тэргүүн болсон. Манай байгууллага үндэсний хуулийг тухай хуулийн үзэл баримтлалын хуулийнхын дагуу эх оронч үндэсний үзлээ дээдлэнэ гэдэг энэ төрийн бүс байгууллагыг бид байгуулсан юм. Эннийгээс зарчмаар явж байгаа. Яг энэ зарчмаар явж байгаа. Энэ дээр бүр баримтлал дээр үндэсний аюулгүй үндэс ингэж байгаа юм чи харсан байна. Дауншид өч. Үндэсний үйлчлэлийг дээдлсэн улс орн байна гэх энэ дээр байж байгаа. За би уншаад. Би үзэгчтэй уншаад өч. Үзэл баримтлалын тухай юм дээр. 1-2-1 дээр эх оронч үндэсний үзлийг дээдлэнэ. Монгол улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тэн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл улс үндэстнийхээ ирээдүйн сайн сайхны төлөө гэж. Ирээдүйн сайн сайхан. За энэ талаар хэдүүлээ эргээд нэг. Тийм байна. Ирээдүйн сайн сайхны төлөө хөв нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого үйл ажиллагааны их үндэс нь болно гэж. За тийм байна. Бидний үйл ажиллагааны их үндэс маань ирээдүйн улс үндэсний ирээдүйн сайн сайхны төлөө гэж. За энэ талаар эргээд хэдлээ сэргүүлээд ярина. Чи дөрөв тэр баярын тэнсэн дээр энэ бол бид нэр 16 оны сонгуулийн өмнө ганцхан сэндийн баяраач биш. 4-4 хүн харсан. За. Миний бие өөрөө байсан дээр дотор нь. За. Баригдсан. Тий. Цэгмдийн буян дөрөн гандуулгаар энэ Батбаяр гээд дөрвөлээ баригдаж орсон. За. Энэ зүгээр нэг компанидор очоод та нар энэ юугаа татварын тайлан ийм юмнуудаа өг гэсний төлөө хэлмэгдсэн. Энэ өг гэсэн байна. Ямар компани байсан Хятадын? Чин ямар компани бэ? 100 айлд үйл ажиллагаа явуулдаг компани. Тий, 100 айлд бүр урдаас 90 дээрээс маш олон татваргүйгаараа нааш нь ургуулж ирдэг. Бид нар яг энийг судлаад явж исэн байхгүй юу? Тэгэхэд эрүүгийн зэгдээгийн газраас өөрсдөө холилдсон гэдэг. Тий, энд нэг юм байгаа даа юм тий. Тайдаг шаардлага тавьсан. Тайдаг шаардлага зөв байна шүү дээ. Шулуун цагаан гэдэг. Та нар хуулиараа явуулдаг Монгол улсад байгаа юм бол. Тий. Хуулийг хэрэгжүүлэгчид та нар шаардлага хүргүүлсэн юм уу? Докторийн баг. Өгсөн ш. Бүгдэнд нь өгсөн. Энэ дээр нэг нь ч ажиллаагүй. Тухайн үед сонгуул болох гэжсэн мэд үү? АСМ гэдэг үйл ажиллагаа болох гэжсэн. Энийг далимжуулж хорьсон. Бид нарыг 17 оны өглөө АСМ зочид буцлаа өглөө нь шууд гаргасан байхгүй. Тэгээд тэр мөрдөн дотор юу болдог вэ танаа аюул зөндөл юм байна. Яг зорилго нь бол та хэдэг нуух биш байсан байна л да. Дараа нь шүүх хурал үргэлжлээд гимбуруудыг тогтооцсон байна. Шүүх хурал үргэлжлээд бид нар энэ дээр та нар бид нар бол юм дуграагүй. Өгдөг юм өгдөгөл зогсож байсан. Хизээж энэ дээр байгаагүй. Ийм л юм болсон. Би чамд хичнээн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Одоо за энэ 100 айл дээр барилгын материал нийлүүлдэг компани байт юм байна. Уул уурхай байна. Ер нь ингээд төрөлдсөн юм байна. Ер нь уурхаануудтай юм уу эсвэл гадаад эзэнтэй компаниудтай тулж ажиллаад байна. Үгүй. Чи ерөөсөө өөрөө ингэж мушгиж яриад аль болох тий буруутгах гэж яриад байгаа байхгүй юу? Үгүй буруутгах гэж ойлгуулах гээд байгаа юм. Одоо эндээс л яриа гарах байхгүй юу? Одоо ингээд та хэдийг нэг бол дэмжих л тий заавал дэмжижээж бидний яриа үргэлжлэнэ гэсэн үг биш шүү дээ. Энэ бол байдаг байх. Үнээр ярилцчих. Чи тэгээд нэг тийм захиалгатай тэг баян компани тэр буруу хүмүүсийнхаа юугаар зааж өгсөн заавраар ажиллаад байх шиг яриад байх шиг байна. Надад тийм санагдаад. Би судлаад яг энэ хуультайгаа явж байгаа. Захиалга байхгүй. Захиалгатай бол энэ нэвтрүүлэгч явдггүй байхгүй хаам их. Тийм үү? Өөрөө маш олон нэвтрүүлэг олон жил хийсэн. Гамбар ток шоу. Захиалгатай явдаггүй. Төв сайн л. Тэр их хүчтэй байдаг. Захиалга гэдэг чинь чирийн иргэдийнхээ эрх ашигыг хөндөгдсөн. Монголчууд одоо дээрлэх хүссэн, дарамжлуулсан ийм газруудад тийм газрууд нь ихлээр л яг тэр хятад эзэнтэй тийм газрууд байж таардгийг. Үнцэрхэг үзэл рүүгээ явж орчих гээд байна. Үгүй. Үнцэрхэг үзэл биш. Монгол хүний эрх ашиг хөндөгдөөд, монгол хүн дээрлэхүүлээд ингээд зодуулаад, гэмтээд, цалин мөнгө авч чадахгүй ингэчээд цагдаагаар яваад болохгүй. Цагдаагаар яваад энийг мөнгө олж авч чадахгүй.
өшөө зодуулаад гэмтлээгээ одоо тэр налаахын уурхай эдэр дээр Монгол хүүхдийн хөл хуглуулаад зодуулсан л байсан. Бид нар тэр компани дээр нь очисон. Монгол ажилтны салингаа аваагүйсэн. Тэр боссыг нь гараад ирэхэд тэр боссын цаатлын өрөөнөөс цагдаагийн дарга хурандаа гарч ирж байгаа шүү дээ. Тамхитал. Та нар яг шиг. Тэгэд энэ хятад боссууд чинь бүгд цаана манай цагдаагийнхантай манай дагнуул манай дарга нартай холбоотой болсон байдیں۔ Засаг дарга нартай бүгдэнтэй. Тэгээд энийг жирийн ард иргэд тэгээд дарамжлуулаад дарамтлуусаар дуусгах юм уу? Монгол дууслаа шүү дээ. Тэгэл хэрвээ сайн сайхан байсан Монгол сайн сайхан байсан бол манай бүлэм хэрэггүй байхгүй юу? Бид нар өөрсдөө ч гэсэн сайн сайхан болчвол амар амгалан цаг ирвэл болчихно үсттэй. Бид нар ингэж явах шаардлага байхгүй. Хуулийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд, хуулийн байгууллага ажлаа хийдэг. Тэднэрт шаардлага хүргүүлэх ёстой. Тий, одоо мэрэгжлийн хамтын газрууд ингээл олон газрууд одоо байгаль орчны газрууд чинь газар дээр нь ажиллахгүй. Тэгээ очиж ажилласан чихэн зөөлхөн болчиход дуу холроод хүрээд ирдэг байхгүй юу? Юун дээр та нар бас мэдж байгаа өнгөрсөн 100 заамарт нэг ажиллагаа боллоо шүү дээ. Баянбазаргийн компани тухай тийм ээ. Энэ дээр тэгвэл яагаад мэрэгжлийн хамтын газраас Баянбазаргийн уурхай ахалж ирсэн дарга нь уурхайн дарга Эрдэнэбаатар гэдгийг Эрдэнэ засаг байгаль орчны яамнаас очиж шалгаад 3 сая төгрөгийн торгууль тавьчихвал явуулсан юм байна. Энэ байгууллагууд дандаа авилгал хийл хагуул явдаг учраас бид нар чин үннийг гаргаж тавих гэж өөдөөс нь гүйж байгаа байхгүй. Үндсэндээ өөрсөндөө асар том эрсдэл дагуулад бид нар танартай адилхан амьдралыг үр хөвгттэй хүнсэн шүү дээ. Тэгэхээр бид нар үр хөвгтийнхаа хоож ирээдүйн төлөө та хоёроос асуугаад байна. Хоож ирээдүйн миний хүүхдийн амьдрах ирээдүй, миний хүүхдийн хоож ирээдүйн төлөө биднийхээ хоолны юмнаас нь хумслаад илүү мөнгө гаргаж тэнд явж шүү дээ. Бид нар бас сайхан өндөр тайхан амьдрмаар л шүү дээ. Тэнд явж чинь тийм үү? Нэг асуулт байна уучлаарай. Сая Сүхбаатарт болсон тэр компани холбогдлолтой зүйл дээр одоо хууль зөрчсөн эсхийг шүүгээр тогтоолох гэж байна л да. Шүүгэд одоо хандах гэж байна шүү дээ. Хууль зөрчсөн эсхийг тогтоогоогүй байхад л та хэд манайч асуудал үүсгэж байгаа л гол асуудал байна. Яагаад? Асуудал үүсгэж анхаарал татчихж эн чи явдаг байхгүй. Тэгэхээр анхаарал татгсан үйл хөдлөл байсан. Тэгэхгүй зүгээр шүүхүүд өгөн шүүгч юуны нэг ширээн дээр баримтжуулж ирж байгаа. Юу нь баримтжуулж ирсэн явсан ажлаа тайлгнаж ард түмэнд хил болгож гаргаж тавьж байгаа. Ард түмэн энийг ойлгох хэрэгтэй. Энийг зориглоор гаргаад тавьждаг ард түмэн байхгүй байгаа. Өнөөдрийн нэг юм. Бидраас өөр хүмүүс алга болчиход л. Бид нэр өөрсдөө бид дөрөнгөөр эрсдэл дагуулад тэргээ гаргаж тавьж байна. Бид нар дээр ямар эрхийг бид мэдэхгүй шүү дээ. Эднээс бид айгаагүй. Бид Монгол улсын бүрэн бүтэн газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө манай гэрчлэгийн аргаар тов тодорхой байж байгаа. Тэрнийхээ төлөө явж байна. Ер нь бол ухаж болохгүй юу Монгол? Болохгүй. Газар нутаг. Ухаж болно шүү дээ. Ягаад уул уурхай хариуцлагатай уул уурхай байгаад нийгмийн хариуцлага хүлээвэл ухаж болно шүү дээ. Тийм. Ухаж хөгжилчих хэрэгтэй. Хятад төсөв болж байна. Эзэнтэй бол болохгүй. Болно. Хуулийн хүрээнд бол болно. Тийм учраас л харин энэ хуулийн дээр заасан байгаа учраас л бид нэг хуультай оронд амьдрахыг хүсэж байгаа. Тийм учраас бид тэрс ингэж ярилцаад байгаа. За. Тэгсэн чинь нутгийн иргэд бас энэ дээр чинь маш их харамсаж. Одоо та хэдийг очиод ингэж янгууд хууль зөрчсөн хэсэг нь тогтоогдоогүй. Шүүхээр ирсэн тогтоогдсны дараа хууль зөрчсөн тогтоогдож хуультай тий. Гэтэл та хэдийг ингэж очсны дараа нийтээрээ бүжгэнжин л та хэдийг дагдаг хүмүүс маш их. Тийм учраас өнөөдөр нэг сэтгүүлч асуух хэрэгтэй юм байна. Та хэдийг дагдаг хүмүүс их дагагч их байна гэж хүч их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ирээдүйд өөрчлөлт хийх хүч та нарт байна. Ямар өөрчлөлт хийх гээд байгаа юм бэ гэдгийг сэтгүүлч асуух хэрэгтэй юм байна. Ирэх биш үүрэгтэй юм байна. За. Тэгэхээр одоо энэ хуулиар эцлэн шийдэгдээгүй байгаа зүйлүүдийг цаашид энэ байдал үргэлжлээд явах юм уу? Ямар ч зүйл босоо өх Монгол төрийн бас байгууллагын тэргүүн авыг гэдэг хүн болвол хятад хүн уул уурхайн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж болно. Хятад хүн Монгол улсад бизнес эрхэлж болно гэж хэлж байна. Дотоод хяналтын албаны дарга хуулийн зөвлөх маань бол болохгүй гэж хэлж байгаа. Энэ яагаад? Таныг үс. Би угаасаа энэ газар нутгийн ухаанд дургу. Миний өвгд эзэж тийм даалгавартай би өөрөө хуулахгүй. Газар нутгийн ухад баяжсан орон хаана вэ? Чи хэлдэ. Газар нутгийн ухаал баяждаг шүү дээ. Баяжсан орон хаа вэ? Тэр Мьянмар, Канада ямар байна? Канада хамгийн их алтны нөөцтэй газар одоо бүх ухаагүй. Зарцуулалтаасаа болж байгаа. Тэр олж байгаа төсвөл манайд энэ замбраагүй ухаа гэдэг чинь өнөөдөр засаг дарга зүгээр нэг лиценз олгоод тэрийг ухаад нөхөс сөрөж хийхгүй хайдаг юм биш. Монгол улсын төсөв юунаас бүрддэг юм бэ дараа? Монгол улсын төсөв
Мэдээч уул уурхай гэж хэлдэг байна. Үйлдвэрлэл байна. Энэ аял жуулчлал байна. Аял жуулчлал байна. Манай аж ахуйгаа хөгжүүлэх юм бол энээс илүү бид нэр энэ уул уурхай хэрэггүй бид нэр. Би хаач хэлнэ энийг. Яг хөгдөшгүй нөөц чинь тэнд байгаа. Энд чинь хөгдөхгүй нөөц. Энэ баялагч нь дуустдаг. Энэний оронд бид нар одоо энэ үсний баригдах хуулийн дээр очив. Хинтийн нуруунаас хөрсгөлийн айс авах газар аял жуулчлалын зоо парк болгоно гэдэг энэ дээр бүр бичээтэй байгаа. Энийгээ хөгжүүлэх юм бол юм уурхай. Тийм байхгүй шүү дээ. Тэрнээс хаш болно. Уул уурхай ухаад хөгжсөн газар олоод ирээ. Дандаа ухсан нүх, бүргсэн шороол үлддэг тэн дээр. Одоо чи меморийг хар. Тэр Африкийг хар. Ийм амьдралыг бид нар хүсэж байгаа юм уу? Ийм амьдралыг бид нар авч өгч байгаа юм уу? Тэргүүн бол мэдж байгаа. Хэрхэн зарцуулсаас болно. Ийм төртэй байгаад зарцуулдаггүй наа чинь тэгвэл. Тий, ястай ийм төртэй байгаад бол тийм юм байгаа. Тэрнээс одоо Эрдэнэт чи уул уурхай байна. Уул уурхай мөн. Бид тэдний өвчин. Одоо шивээ багнуур бүгд энэ уурхай мөн биз дээ. Үгүй эний чинь бол зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь чи одоо ахаад харж байна. Ноён уул гээл явлаа. Үгүй бороогоо тэгэл явлаа. Хэдэн тооны нөөцтэй алтыг яагаад аваа явцсан юм? Тэгээ одоо Монголд юу нь үлдсэн тэндээс? Нөгөө юу ямар байдлын цэанат л үлдсэн шүү дээ. Цэанат л өчнөө хэмжээний татвар төлөөд тэр татвараар бид нар төсөв бүрдүүлж байгаа. Ямар татвар байдгүй юм аа. Одоо 60 тонн алтыг тэнд онгоцоор ачаа явж байгаа Монгол улс ямар татвар авсан? Нэг татвар аваагүй. 10 жил ажилласан дахиад бүтээгдэхүүн уух гэрээгээр 10 жил ажилласан. Цэанат нь үлдсэн. Одоо хараа ерөө голыг хордуулаад явж байна. Татвар авсан. Энийг хоёр их найдварын татвар төлсөн байдаг. Тэр чинь зүгээр нэг үзэгдэл нэг юм зүдний толгой хайж байгаа юм. Тэрүүгээр нь Монгол улс сургууль соёлын байраа шинжилсэн байдаг. Ямар байр байсан? Сургуулийн барилгууд жил болгон баригддаг. Наад заах нь. Чи тэрүүгээр чинь тийм үү? Тэгвэл алтныхаа татварыг оройлтойгоо нэмсэн татвар авъя л та. Тэрээс яагаад аваагүй? Батболдоос яагаад Монгол улс аваагүй? Батболдод Монгол улс өртөө юм уу? Үгүй заа юу. Авах ёстой юм уу? Авах ёстой. Тэр одоо чи бороо уулыг анх авч ирсэн, ноён уулыг авч ирсэн Гонконгийн тэр хүнд цагаал нь 97 оны юун дээр хэлж ийсэн байдаг. Манайх цэнэт надад хордуулаг юмаа гачуур тордуулсан юм а гэдгийг хэлээд гарсан ш. Энийг одоо бүртэл хүн хүлээж зөвшөөрөг өдөр байлж гол тэр уулзгууд бүгд цэнэттэй л байна. Ерөөсөө л уул уурхайг хариуцлууч болох тал руугаа л хандмаар юм шүү. Тэрнээс биш одоо уулаа ухуулахгүй, газраа ухуулахгүй, байгалийн баялаглаа ашиглая л да хэвгүй. Хөгждөггүй. Байгалийн болох ажиглаад энэ газрын тэнцвэр чинь тэр чигтээ алдагддаг. Япон, Хятад, Солонгос гээд хариуцлагатай уул уурхай одоо өмнө уурхай байсан гэж итгэхийн аргагүйгээр нөхөн сэргэлт хийдэг түүхүүд харьцуулмаар. Японд ямар уул уурхай вэ? Би танд үзүүлнэ. Солонгос хаана Монгол тэгээд яасан? Харин тийм Монгол тэр байхгүй. Яагаад тэр байхгүй? Тэр байхгүй. Хариуцлагагүй. Тийм болохоор тэр уурхайдаа биш үү? Хариуцлагатай юмнуудад ухсан нөхнүүдээ бөгөлчөөгүй. Өмнөх юмнуудаа янзлаг байж ахаал дээр нь лиценз олгоод байдаг. Тийм. Тэр бол яг нөхөн сэргэлт тухайн компани хариуцлага манайх хуулиа мөрдүүлж чаддаггүй. Тэрнээс болж байгаа болохоос биш уурхай байгаадаа биш юм байна дараа. Хуулиа мөрдүүлэх гээд нөхдөөд очлоо. Тэгээд амруугаа мөгж хөллөө. Нөгөө байсан байх байрандаа хаягдлаа. Дараагийн сонгуулаар ахаад дараагаар очлоо. Энийгээ бөглөө гэлээ мөнгө чиглээ боллоо. Монгол ингэж л яваа шүү дээ. Тэгээд дээр нь нэмээд ухаад байдаг. Төрийн бус байгууллагын гадагшаа гараад байдаг. Өсөө их Монгол төрийн бус байгууллагын шийдвэрийг тэргүүн гаргадаг. Удирдах зөвлөл хэдэн үнэтэй? 7 үнэтэй. 7-гийн хэдэн уурхай гэсрүүцдэг юм байна. Тэгээд хоорондоо ярилцсан шүү дээ. Энэ бол болохгүй гэдэг чинь. Тэгэл зөндөө ярина шүү дээ. Тэгээд бид нар ямар уурхайг ухуулахгүй гэж очиод байгаа юм биш үү? Бид нар тэндээс зөрчил. Тэгээд дандаа ард иргэдийн мэдээлэлээр очиж. Яг би нэг танаа удирдах зөвлөлийн гишүүний байр суурийг сонсоод бас яриад байна л да. Энэ хүний үзэл бодол ийм байж болно шүү дээ. Тэгээд тэр дотор хичнээн ийм үзэл бодолтой хүн байгуулаа. Та хэд бас хоорондоо төрөмс байгууллага тодорхой шийдвэртэй бодлоготой ажиллаа гэдэг юм чинь ярилцдаг. Тэр чинь уян хатсан шүү дээ. Яагаад болохгүй энэ чинь тий? Ямар ч байж болно шүү дээ. Тухайн үеийн нөхцлөөс л болно. Одоо бид нар жишээлбэл Босоо их Монгол төрөмс байгууллага үйл ажиллагаа явуулахад санхүүжилт хэрэгтэй. Тэрийг бол нуулгүй хэлэх хэрэгтэй. Бид нар санхүүжилт авдаг. Гэхдээ хинээс юм? Бизнесмен өөрсдийн дэмждэг маш олон хүмүүс байгаа. Тэд нар бизнес эрхлэгчд байгаа. Баг гэж тааж байна. Баяраа дарга өөрөө нэг сард өгсөн ярилцлагатад хэлсэн байлээ. Бизнес эрхчлэлд хүрсэн, санхүүгийн эрхчлэлд хүрсэн бизнесмен биднийг дэмждэг гэж. Нэг ч хүн тэгж хэлээгүй. Хэлсэн байгаа. За би энийг одоо тавханд харуулна. Яг тэр ярилцлаган дээр Newspress цэгийн сайтад өгсөн ярилцлага дээр би ингэ зурж байгаа тавханд харуулна.
Эдрийг дэмждэг хүн байд юм шүү дээ. Тэгээ яаж бүгд үжиг зэрэг хөрсөн бүгд бизнесийн үйл ажиллагаатай. гишүүний 10,000 төгрөгийн татвартай гэж хэлээ. Хөөш аанга сонсож байна. Энэ хүн гэдэг олон жил бүхөөр явсан бүх харцаг гэдэг компанитай. Тийм. Энэ зам барилга хийдэг. Миний хувьд агрокомплекс гэдэг бүхэн газар тариалангийн компанитай. Та газар тариалангийн компанид л юм биш үү? Бага. Тэгээд газар тариалан гэдэг чинь би ард өмнө хоолнд хөрс угаж байгаа үстэй. Хөрс эндэж чичил байгаа үстэй. Үгүй энэ чинь хоолнд нь Тариа тарж юм өөрөө авах хоёр чинь өөр л дөө. Үгүй тархиж яах зөксөмөр сонин гарч чи. Газар тариалан чи ягаад газар уул уурхад холбож байгаа. Чи зүгээр өөрөө мус гэж яриад байна. Мушиг хүшээ. Ингэсэн байхгүй. Аанга сонсож байна. Хөрсийг хөндөөлөхгүй гэрэндээ тэгчээсэн. Биш. Чи энэ жижиг юм дээр тариа тарина гэдэг чинь Монгол буян шүү юм уу? Буян мөн. Чи гурил иддэг үү? Иддэг. Тэгвэл би тарьж ин тэрэж чинь. Тийм. Та манай Батбаяр гэдэг хүн бай. Тийм. Батбаяр гэдэг хүн байгаа. Тэр бас компанитай. Бид нар өөрсдөө үржээр л явж байна. Тэг бидэрт мөнгө өгөөд гисэн тийм одоо хүн байна уу? Тэгээ харин байна гэж асуух гэдэг байхгүй. Чи юу гэж байна? Бид нар далга байна. Ямар та нар ингээд очингууд дугаа болчоо чи ингээд зохицолдоо ийм тэр тэгж санал тавингууд бид нар авдаггүй. Бид амрууга хүн хийлээгүй хүчинд өнөөдрийг хүрж байгаа. Өнөөдрийг дуурайд яваад байгаа. Амрууга мөнгө хэлгүүлсэн бол өнөөдөр бид дуурах чадлагүй болчтой. Яг энэ 76 шиг дуурай. Тэр чинь авахгүй учраас бид нар яваад байгаа. За тэгээд ингээд чи бол зүгээр бас асуултыг зөв талаас нь дандаа ингэж мушгин говьж асууж байна. Энэ болгон чинь хардууж харагдуулсан. Би энэ болгон чинь харагдуулгууд болгож харагдуулсан. Гинт иргэдэг зорилготой биш. Энэ болгон чинь би яг хуулийг чинь чиний үдээс барьж байгаа. Чи өөрөө бас үүрэгтэй байдаг юм аа. Хин билээ. Лодоосон бүгд юм. Лодоосон бүгд. Би яг хуулийг чинь барьж байгаа чамд ингэ сэтгүүлч өөрөө мэдээллийг тэмцэлтэй өрөх үүрэгтэй байдаг юм аа. Та нарыг дэмжихгүй болохоор дайсан гэдэг нэг юм хандлага байгаад байна шүү. Уул уургатаа андуураа шоож өгрөөд байгаа юм бэ. Төрөө өөрөө газар хөрсийг хөндөөлөхгүй гэж хэлсэн. Би хөндөх гэдэг дээр нь зүгээр асууж байгаа. Чи тэр баялагийг ухаад аваад хятад хүн тариалан тахаар ууралдаг шүү бид нар. Ууралдаг уу? Ууралахгүй яах юм. Тэр. Хятад хүн хаан тариад ирж байгаа Монгол улсад. Тариалангийн бүсүүдэд байх шүү дээ. Хаана байх шүү дээ. Сэлэнгэд байсан. Байхгүй заяа. Одоо байхгүй болгоцсон. Сэлэнг аймгийн нуглаг дэвсгэрчин гачууд гэдэг компани тэр чигтээ байдгийг 55,000 га газар Монгол улсад хамгийн том газар эдэлж байгаа газар тэр байдгийг. Тэнд хятад хүн байхгүй. Доронтод гээл ингээл бичлэгүүд явж ирсэн. Доронтод Алтай констракшн 25,000 га газар ирж газар тарьдгийг. А чиний яриад байгаа наа чинь хятад хүн орж ирээд сая манай тэргүүнээ ярьсан дээр хөлийн зураг сүсдэр засаг даргын жившил орж хадлан хадаад тэр га өндөр үнээр шахаж байгаа юм байна. Энийг засаг даргын зөвшөөрсөн юм байдیں۔ Хэд үнсрэг үзэл харагдаад байгаа болохоор би хэлж байгаа. Бид нар яагаад би ингэж асуугаад байна гэхээр хамгаална гэдэг чинь үнэтэй үслээ. Газар тариалан гэдэг чинь Сэлэнг Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байдгийг. Булган цөөхөн. Доронтод нэг доронтын газрууд нэг номерын газрын хөрстэй байдгийг. Бид нар нэг сайн сайхан нийгэмэд ярьж байгаа. Сайн сайхан нийгмийн төлөө бид нар зүтгэж явж байгаа. Сайн сайхан нийгэм гэж юу юм түүл таних. Чи тэгэхээр өнөөдөр бүр эсэргээр нь нөгөө уурхаа гэж нуулаад бүр муухайгаар нь явуулах гэдэг. Бид имлэггүй цагдаагүй шоронггүй ард өмнөдөө шоронд ороогүй ард өмнөдөө байх юм бол бид нар сайн сайхан амьдрын төлөө. Миний хүүг таны хүүгд өнөөдөр хэдэн уурхаа байхгүй л өнөөдөр Монгол мөнгөгүй шүү дээ. Мөнгөтэй. Би хаач хэлнэ. Энэ 60 сая малгай бид нар ашиглахад энэ уурхаагаас чи илүү гарна. За та нэгийг ингээд нэг зүгээр ингээд жижигхэн тоо бодолтой та. 60 сая малгай. Чи өнөөдөр за би чамд хэлж. Нэг ширхгийн сая төгрөгөөр заа. Өнөөдөр талхны үйлдвэрийн тооцоо мэдэхгүй байж ээж. Өө та 60 сая малаа ашиглая гэж. Та нэг сая төгрөг үнэлэл бодолтой та. Тэгээд 60 сая малаа ашиглая. Дотоодын нийт бүтээгдэхүүн болгоод арсын нийлдээд сайн сайхан нийгэм хүсэж байгаа юм бол даргаа ийм юм ярьж болохгүй хүмүүсийг ийм юм ярьж болохгүй. Сайн сайхан өнөөдөр ноосоор өчнөө гой гутгийг тэр 700 мянгаар зарагдаж байна заа юу. Нэг гутал. Аялал жуулчлал чи зөндөө боломж байна шүү. Боломж байна. Тий газар тариалал байна. Гэтэ уурхаагаа зогсооч юу ч болж гэдэг та мэдчихэж байна. Хариуцлагатай уурхааг явах хэрэгтэй л гэж байна. Явах хэрэгтэй гэж байна. За. Энэс их мөнгө орно. Би хэлж ш. Энэ 60 сая малын чинь ашиг шим гэдэг чинь мундаг юм байдгийг. Энийг бидэрт өгдөөдөөс нь олон жил болоод нүүдлийн соёл иргэжлийг бидэрт аваад ирсэн. Энийг та нар ашиглаа. Тэгвэл та нар дэлхийг тэргүүлнэ гэдэг. Монгол орны сайн сайхан дэлхийг тэргүүлнэ заа юу. Удахгүй тэр цаг ирнэ. Би чамд хэлчихье. Юугаараа? Эдийн засгаараа тэргүүлнэ заа юу. Яаж? Хэлчихье. Би чинь энэ хүн хэлжсэн чинь ийм бичлэгээ хадгалаад аваарай заа юу. Би удахгүй тийм болгоно тэгвэл. Та бүдэрт бол яг ингэ. Би итгэлтэй байна заа юу. Ингээд хувийн шалтгаан бол огт. Би Монгол хүн учраас би чамайг намайг ингэж ийм ингэж харлуулж асуугаад байхсан би энийг бүр юм хэл би Монгол хүн учраас тэрийг хэлж байна.
Энд дээр зогсох зүгтэй. Ингээд байх юм л да. Ингээд ярилцах байхгүй хүн чинь ярилцах соёл байна шүү дээ. Чи ярилцах дээр чи өөрөө удаа хариулах юм байна шүү дээ. Би сайн сайхан нийгэм гэдгийг юу хэлж байгаа юм бэ гэдгийг гаргаж ирмээр байна. Сайн сайхан нийгэм гэдэг чинь бидний ирээдүй. Би сайн сайхан нийгэм чинь хэллээ. Хэрхэн хаагдаагүй. Монголчууд их засаг хуулиараагүй шоронгүй амьдарч болж байсан шүү. 13 дууссан шүү дээ. Тий, 13 дугаар зуунд. 13 дууссан. Монголчууд биеийн хүчээр амьдарч байсан үе шүү. Шоронгүй амьдарч байсан. Биеийн хүчээр амьдарч байсан үе. Хуулийнхаа дор захирагдаад амьдарч байсан. Хуультай байсан. Одоо хуульгүй болчиход байна. Хуулиндаа захирагддаг хүн байхгүй болчиход байна. Нэг худлаа эргшүүлээ ирсэн. Нөгөө Америкийн соёлын иргэншлийг Монголд хөрсөн дээр буулгах гэж яддсан. Тэ зүгээр бол 13 дугаар зуунд өмсчихсэн нэг хатны хувцалж өнөдр тооцоо гэж үзээрэй. Хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй хувцсанд үнэр хэрэгжижсэн тэр чинь гараад ир өнөдрийнхөө тооцоогоор. Зүгээр өдөр тутам зардаг хувцас тэрбум л гэж. Тийм л ард түмэн бид нар бий болгох гэж байна одоо тэгвэл. Тиймэрээ байсан бол хөгжин гэхэд тав. Хөгжилтэй шүү дээ. Дэлхийн нийт Монгол улсын хөгжлийг хараад зогсцсон. Монголны дэлхийн түүхийг судвал Монголын түүхийг судвал. Тэр хэдэн жидүүд еврейнүүд чинь Монгол улсын юу болчихоо гэдээ хараад зогссон. Ямар улс мөнгөтэй байгаа юм бэ өнөөдөр? Ийм юм ярьж болохгүй шүү дээ хэдүүл. Чи болоогүй наханд. Ийм юм ярих чи ингээд болоогүй. Гүн нэр. Би чамд энэгээр лег зорох юм бол 4 цаг лег зорно. Чи ойлгохгүй юм байна. Ямар улс дэлхий дээр мөнгөтэй байгаа юм бэ? Хятадыг л мөнгөтэй байна гэхэд байгаа үстэй чи. Үгүй. Тий чи хятадыг л та яагаад хятадыг фокус шаарад байгаа? Чи тэгж л байна. Зөвхөн яагаад хятадыг хараад? Үгүй шүү дээ. Солонгос, Япон, Ази өнцөг чиний ярьж байгаа юм чи ерөөсөө л хятадыг хамгаалсан. Би ерөөсөө хараа Монголын маргаашийн сайн сайхан нийгэм. Та бүхэн олон дагагчтай учраас бид нар бас ингэж ярилцаад имийг ойлголцдог баймаар. Чи хуултаа шал худлаа зүгээр нэг биднийг харлуулах гэсэн. Тэр зүгээр яриа болоод өнгөрч та зүгээр. Би өнөөдөр та нартай яг сайхан яриа болоод ингээд ард түмэнд ийм хүргэн гэж бодсон. Дэмжлэгээрээ сайхан гэдэг ийм үнцэг битээ гаргал та. Чи бүр амар бүр телевизийн эфир камер бариад чи тэр баяжуудын чи тэр эглизүүдийнхэн даалгавраар биднийг хардуулж та хэдтэй би нэг хамт явъя л да. Та хэдтэй бүр хамт явж үзье л да. Яг үйл ажиллагаа юм. Үзье л да хамаагүй камер юутай ч яваад үзье. Хамт явъя л да. Одоо ойрын үед танаа ажлын төлөвлөгөө юу вэ? Нэрмээс хамт явъя. Тэгээд дахиад таймаа үү? Дахиад би Сүхбаатар аймаг явна. Хонгаргаа дахиад яв. Тэгнэ. За тийшээ цуг явъя. Яв байна. Бүр одоо энэ телевизийн камерыг хоёлоо гаргавч. За. Цуг явъя. Тэгээд та нар захиалгатай байна уу үгүй юу? Тэгээд замын дор шийдвэрлээ ярилцъя. Яг ярилцаж болохгүй байгаа юм байна. Би ярилцаад бүх юмаа гаргаж чи ганцхан чи уул уурхаг л одоо зөв зүйтэй гэж зүтгээд байна л та ганцхан. Уул уурхагаар л Монгол улс хөгжин тийм гарц хөгжлийн гарц гэж ирэхэр чи тийм яриад байгаа байхгүй. Зөвхөн уул уурхаа. Чи өнөөдөр зөвхөн уурхаа ажилтуулах нь буруу газар. Үгүй чи өнөөдөр оюун толгой Монгол ямар олдож явж яриад байгаа байхгүй юу? Ганцхан гişүн болохоор та бол их зөв байр суурьтай байна шүү дээ. Та зөв байр суурьтай шүү. Оюун толгой өнөөдөр Монголд ямар ашиг өгсөн? Тэгэхээр чинь ийм шийдвэрүүд танаа төрийн зорилгоос гарах юм биш үстэй гэдэг дээр би санаа. Би чамд хэлж шүү дээ. Оюун толгой Монгол улс татвар төлсөн ямар ашиг өгсөн бэ? Өнөөдөр ертөнцийн одоо баяжмал юунд туршил шинжилгээ тэгээд явуулж байгаа тэрэн дандаа алтны нөөцтэй юмнууд л яваад байгаа шүү дээ. Тэгээд тэрийг шалгаж байгаа улсууд нь бас л аюулгал авдаг гэж яриад. Ганцхан зэс гэж яриад байгаа. Алт, мөнгө, зэс тэр бүх юм биш. Тэгээд бид нарт бас өгч байгаа зүйлсүүдийн сайн юмнуудыг бид нараас хардаг байна. Оюун толгой арал дээр юу uuсан? Дубай гэрээ. Энэ хэдэн сая доллар эдгээр оруулж ирж хоорондоо аваад идсэн. Энэ бүгдийг би бүгднийг гаргаад тавина ш. Баримтаар. Тэр чи яг надаас асуух. Монгол улсын ирээдүйн асуудлыг сайхан бэлэг ганцаараа дубаад очиж шийддэг. Монгол ийм энэ болгон дээр бухимдаж яриад байгаа. Тэгээд энэ болгон дээр би уул уурхаг ухуулахгүй зүтгээд байгаа. Хариуцлагатай уул уурхаг Эрдэнэт шиг тэр Батмаг дарга Зэдэнмаг дарга шиг ийм хот бариулаад ийм сайхан хүмүүс бүгдийг шийдэж өгöd бариулсан бол энэ чинь шал өөр асуудал. Мөн үү? Тэгэж. Ийм уурга хаана явж байгаа өнөөдөр? Оюун толгой өнөөдөр яасан? Тэнд хідэн сэн дэвчин барилга бариад хайцсан шүү дээ. Өөр юу багт юм? Монгол улсын гишүүний хүн ажлын байртай болсон юм тэнд байхгүй. Тэдний та нар дотор нь ороод үзээрэй. Бид нар оюун толгой руу хин шинэ хоёр эднэр очиод орж чадаагүй шүү дээ. Тэгэхэд миний үе бас орж ирсэн тэр дотор. Газрын гүний ёроол 60 тонны лев дэлхийд 2 3 хүн байдаг. Тэр левтийн нэг нь оюун толгойд байдгийг. Тэр баялагнууд чинь бүгдийн дээд татаад гаргацсан. Тэр яг тэр та нар гаргасан уу? Гарга тавиагүй шүү та нар. Чадаагүй шүү. Гаргалгүй яах вэ? Тэр 60 тонны левтийг та нар гаргасан юм уу? Гаргаагүй шүү. Мэдчихгүй. Тэр талаар мэдээлэл сонсоогүй юм байна. Тэр доктор 5000 хятад ажилласан байдгийг. Тэрний талаар ерөнхий мэдээллүүдийг бол гаргаагүй хэл мэдээллийн байгууллага байхгүй баг. Бүгд хаалтын гэрэгтэй гаргадаг байхгүй юу?
50000 хятад ажилч байдаг. 50000 хятад ажилч нь 90-ээр нь ингээд салгаад хийцэн байдгийг. Монгол эмэгтэйчүүдийг хятад ажилчдаа байран дээр ингээд байлгацсан байдгийг. Доронтын шиншин дээр мөн ийм ялгаа байсан сая. Эмэгтэй монголчуудыг хятадуудаар нэг өрөөнд хийгэж хойжтсан байсан. Эрэгтэй монголчуудад цаашилсан. Эмэгтэй гэж юм бэ. Эмэгтэй хүмүүсийг Монгол эмэгтэй ажилчдыг хятад эмэгтэй ажилчдаа нэг цент төвчөн байж тэгэж хойжтсан байсан. Тэгсэн гэрнэ Монгол эмэгтэйчүүдийг та нар цаашаа гэж ингэсэн байсан. Тийм байж идэв. Номхон байгаад байдаг юм уу? Номхон байж идэв тийм. Бид нар очиж бүгднийг задлсан. Тэгээ эмэгтэйчүүд нь ууралдаг юм. Мөн хүчээр цалингаа авч ингэж байж байгаа тийм сотор. Бид нэрийг очингууд бүгдөө бүх бухимдаа гаргаж ир тавьсан. Чи өмнө говьд яваад оч. За өсөх зоос маа гэдэг бүгд бас тийм байдгийг. Энэ уул ургаагаар би 14 жил явсан. Би уул ургаагаар сайныг олж чадахгүй. Би дандаа мууг нь олж чадна. Тийм үү, тийм л юм байна. Тийм. Энэ Монгол улсад ямар ашигтай гэдгийг би олж чадна. Энд чинь өөрөө ашиггүй учраас мууг нь би олж чадж байгаа. Ашиггүй байгаа гэж ашиггүй хэлж болохгүй бах уу? Ашиггүй оюутлогоо дубан гэрэг үнэхээр муу байгаа юу гэвэл байгаа. Хариуцлагагүй уулуурхай байгаа юу гэвэл байгаа нар аваад идсэн өөр юм байхгүй. Өөр юм байхгүй. За ер нь би бас хэд хэдэн асуулт асууя гэж бодсон юм аа. Хөгжлийн тухай, сайн сайхан нийгмийн тухай ярих гэж бодсон юм аа. Тэгэд төрөмс байгууллагын тэргүүнээс нэг зүйлийг л асууя. За. Улсын хөгжил гэж яг юу гэлт юм бэ? Ямар улсыг хөгжсөн орн гэдэг юм бэ? Улсын хөгжил. Тэгээ одоо дэлхийд даяарчлагдал тийм ээ. Одоо тэгээд ямар улс нь харин хөгжилтэй байна, ямар улс нь хөгжлөхгүй байна гэдэг бүгдээрээ харжлага байна тийм. Ямар улс нь харин хөгжилтэй байна? За хуулиа сайн биелүүлдэг, хууль үндсэн хуулиндаа байж чаддаг, авилгал ял ахуулаас холдсон хөдөлмөрч ийм усуд хөдөлмөрч хамжирч байна тийм. Хөдөлмөрч мэдлэгтэй боловсролтой. Тийм усуд хөгжиж байна. Тэр усуудыг ч хөгжих усл гэж байна шүү дээ. Тийм. Энийг бий болгохын тулд юу хэрэгтэй юм бид нарт? Бидний арчаатай байх хэвээр, боловсрох хэвээр, хөдөлмөрлөх хэвээр. Хөдөлмөрлөх хэвээр. Тэр чинь мөнгө багтах. Тийм. Бид нар чадварчих хэрэгтэй эдийн засгийн хувьд. Тийм. Энд одоогоор юу сайн нөлөө зүйлээд байгаа юм бэ гэдгээл энэ тухай ярьж байгаа. Ярилцаад ойлголцох гэж хичээгээд байгаа. Бид нар боловсролтой хөрөнгө оруулах хэрэгтэй. Юм болгон дээр ингэж Монгол соёл, их орон, их засаг хууль ярьж ин хүмүүсийг бүр арагшин хөдөлмөрлөхөөс сутааж штэ. Одоо монголчууд яаж юм хэр тэр баян байна, тэр баяны мөнгийг хураагаад ядуучуудаа тараа гэдэг хэлдэг боллоо. Зоригтой хэлдэг боллоо. Ерхий сайдаас авах болоо. Ингэж болох юм уу? Та хэлж штэ. Тэр хүн яаж хөдөлмөрч хүн гэж. Яаж хөрөнгөж? Хөдөлмөрлөж хөрөнгөждөг юм аа хүн. Яаж хөдөлмөрч? Элбэг дөрж чигчээгүй хөдөлмөр хийсэн гэж бодож байгаа юм. Элбэг дөрж хизээч Монгол улсад татвар төлж байгаагүй. Би элбэг дөрж гэдэг яриаг байна. Тэр казино тоглоод явж штэ. Энэний хөрөнгийг ураа гэж байгаа ерөнхий сайд чинь тэгвэл. Монгол улсад үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа 30 гэр бүлийн компанийг хураа гэж байгаа маа. Та тэрийг бас ийм 30 гэр бүлийг чинь ярьж байна. 30 гэр бүл бүгд улсыг бүр төлөөлөө оруулсан. Энийг ярьж байна. Тэгэхээр хэдүүлээ бас нэг төрийн бас байгууллагууд нийлээд энэ сайн сайхан нийгмийн төлөө гэж юм. Үнэхээр юмыг эрүүлэр хараад эх орондоо ийм зүйлүүдийг уриалж байна. Чамаас нэг юм асуу. Эрүүл нийгэм, эрүүл гэж чи юу хараад байгаа? Юу хэлээд байгаа? Боловсролтой, мэдлэгтэй хүмүүсийг хэлж байгаа юм. Үгүй. Монголын ард түмэн чи хуулиа хардаг хүмүүсийг хэлж байгаа. Монголын ард түмэн бүгдээрээ боловсролгүй гэдэг юм. Та мушгиж хэлж байна одоо. Би чамаас асууж шít. Би тэгж хэлээгүй шүү дээ. Мэдлэгтэй ард түмнийг л хэлт юм аа. Мэдлэгтэй ард түмэн гэж 13 дугаар зуундаа бид нар бүгд мэдлэгтэй байсан юм аа. За. Байсан. Тэр их засаг хуулийг чинь ягштан биелүүлээд ирэхдээ бүх юм болж ирсэн. Одоо хууль гэдэг завхрал болцсон байна. Одоо тэгвэл их засаг хуулиараа явъя гэж та бүхэн санаачлаа та. Санаасаад явж байгаа. За. Би чамд түрүүхэн гэлсэн. Монгол орн сайхан болно, дэлхийг тэргүүлнэ гэж. Ийм учраас би баттай гэлсэн чамд. Би нэг бичлэг үтсэн нэрээ мартсан шүү дээ. 14 оны бичлэг үсэн. Та байсан үгүй юу? Нүдэж явах шүү гэдэг яриад байсан. Тэр хорчоо угдаг өнөж байгаа би байгаа юм. Тэр биш үү? Биш. Өнөж байгаа. Тэр юу болсон? Тэр нэг бас нэг компаниг эсэргүүцэж байгаа гэсэн тийм. Тэр бас л уулуурхай. Уулуурхай байсан баг тийм. Отхон дэнгэр хайрны урд өгөөс ухаж байсан JND бол компани үйл ажиллагаатай танилцсан. Арга хэмжээ авахтаа манай төрөмс байгууллагууд яг тэгж арга хэмжээ авд юм уу? Үгүй. Зүгээр уурандаа тэгээсэн. Тухайн үед Баян-Хонгор аймгийн засаг дарга Баян-Хонгор аймгийн мэргэжлийн бүх бүрэлдэхүүнээрээ ирээд хаасан. Тэр хаагаад явгод JND голдын захирал Чин Төмөр гэдэг залуу
бүх лацын онгоод эднэрт бид нэр авилга өгдөг яад ингэж хөдөлж ийсэн. Одоо хаагдаа шүүхрээ шийдтсэн гэж чинь. Дайр чална гэж машинтаа хөөж юусан гэж байна. Дайр чална гэж бүхэл бүтэн 3 том дэргэл хөөгөөд явж ийсэн. Цагдаа нарын нүдэн дээр. Тийм болсон. Та нар чи үнэхээр эрен сурвалж шитгүүл үнэхээр чи Монгол их орны төлөө явах гэж байгаа болохгүй чи 100 евро хэсдэнгийн нутгаар бид нартэй яваад хараарай. Тэгье. Дуудсан цаг чи бэлэн байгаад машин суугаад яваад хараарай. Хамт явъя. Тэгье. Тэн дээр ямар дарганаар ямар цагдаагаар албаар яг харъя. Яг тэгье. Бүгд байгаа. Тэгье. Манай одоо Монгол улс гэж би одоо бидний Зүхбаадрыг ярьж байна заяа. Одоо хойд хил дээр чинь заяа. Оросын хил дээр Сэлэнгэнд Элбэг дөржи чинь алтны ууга ямар ч хяналтгүй явж байгаа. Энэ гарга тавьсан хүн байна Монгол сэтгүүлч дотор. Байхгүй. Бид нар гарга тавьсан. Амар баян уурхай байна. Тэгээ явж байгаа. Наад хэлийн заставаар хамгаалуулчихсан. Хин ч ойлгохгүй. Ямар ч маш яваа. Энэ бүгдийг чинь бид нар бүр дотоодын сэргээр хамгаалуулсан. Энэ бүгдийг чинь бид нар гарга тавиад байна. Дотоодын зэрэгээр хамгаалуулсан газар чинь тэр пас Элбэг дөржтэй холбоотой Өмнө Говь аймгийн 3 дэс сүмдэр бас байна. Хөлийн зон дотор бас дахиад автсан. Монгол улсын хил халдшгүй гарах юм байдаг юм бол Монгол улсын хил яагаад дотроосоо гадагшаа идэгдэх ёстой. Гэхдээ та энэ хэлийн тухай хуулийг нэг үзчихээрэй гэж зөвлөе дөө одоо. Би зөвлөгөө аваадах би бүгдийг мэднэ. За. Хэлийн тухай хуулийг харсан юм бол үндсэн хуулийг харахгүй яасан. Үндсэн хуулиас салбарладаг л да Монголд байгаа хуулиуд чинь. Үндсэн хуулийн дээр чинь үндсэн хуулийн 4-1 дээрс нь Монгол улсын хил халдшгүй дахин байна гэж заагаад өгсөн байна. Мөн үү? Мөн үндслэл эрхлэлийн тухай хууль дээр чинь бас заагаад өгсөн байна. Энэ хоёрыг зөрчиж лиценз олгодог юм. Лиценз гэж мөн ард дарам цаас олгодог юм уу? Тэгвэл 15 энэ 2015 онд Элбэг дөрж 30000 лиценз олгосон байдгийг. Бүгдийн дээр нөгөө онлайнаар Элбэг дөрж зарлиг гаргаж олгосон байдгийг. Тэнд лиценз 3000-аас чинь 2900 хэдэн лиценз байдгийг. Дахиад ийм нэмийг чи надад дээр ирээд баримтаар нь авах болно. Таныг хүлээлттэй сайхан сонсож байна л да. Таны бүхэмж шалтгааныг ч ойлгож байна. Тэгээ хэдүүлээ нэг зорилгын талаар яриад байгаа шүү дээ. Нэг юмны төлөө зорж байгаа. Чиний зорилго чинь буруу бай. Миний зорилго бол босоо хөх Монгол төрөмс байгууллагыг харлуулах огт биш. Харлуулах хичээл байна л да. Чи цаанаасаа даалгавртал юмнууд асуугаад дандаа мушгсан говьүүлсэн тийм юм. Одоо нэг ийм хандлага байгаа юм. Одоо ингээд та ингээд бүлгэмүүдийг ингээд дэмжиж бүлгэм биш энэ төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага бүлхэм гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээд нэрлэдэг. Бүлхэм гэж нэрлэдэг тий. Тэгэхээр эдгэрийг дэмжихгүй болохоор хятад болдог, захиалагч болдог. Тэгээд та бүхэн маань шууд нийт зарлахгүй байхаа шалтгаан ба. Дэмжихгүй гэж хэлээгүй би цуг явъя гэж шүү дээ. Би ингээд нэг зүйлийг ирүүлээр л харахыг хүсэж байна. Хамтдаа зүрх харьяа. Энэ чи юм ирүүлээр харж чадаж гин үү? Энэ уулуурхаага дотроос нь өөрөө зөмдүүлчих чи ирүүлээр харж чадах уу? За. Дуусах уу? Тэр одоо бидний явсан асуудал дээр одоо дэд сайд инх хоёр гээл хүн байна. Тэр нөгөө саран гэрлийн сайх ч юм блэ? Тэмүүжин үү? Тэмүүжин гээл байна тий. Тэгэл янз бүрийн худлаа мушгсан говьс өөрөө хил дээр очиж үзээгүй л хүн ярьж илэн шүү дээ. Хилийн багныг хаана үдий? Хилийн баг нь ямар хөө байралтай байдгийг тэр зурвсан ямар байдгийг мэдэхгүй л хүн байл шүү дээ. Одоо эргээд улс төрд гарч ирсэн Тэмүүжингийн тэр тавьсан постыг хараад шээс гоцсон би гайхсан. Ямар ёс зүйтэй сайд вэ? 17 настай охин тэгээ хар тамхины эрэгт орооцолцсон байхад дарамтлсан байх юм болоо ирчээл. Тэгэл тэрэндээ амтнд ороод бүх юмаа балраад тэр бас шүүгээр тогтоогдоогүй шүү дээ. Тэгээд ойлгомжтой шүү дээ. Үнэн байхгүй юу? Тэр би аль болох ингээд юм хөөлтэй гэдгийг сануулаад ингээд ярилцаад байгаа байхгүй. Жишээл би танд энийг нэг сануулахгүйгээр таныг улам ингээд үнэн чи хотлооч яриулах болно л т. Хөөлтэй орон гэдгийг бидүүлээ хаанаа л мэдэж шаардлагыг зөв тавьж бас нэг энэ нийгмийг жоохон хэрсүү байлгахын төлөө ажилламаар байна л т. Тэгэхгүй ингээд юм болгон дээр талцуулах байдалтай ингээд. За ер нь бол их орон байна. Хатгатаа тулцсан. Үнэ хатгатаа тулцсан байхгүй. Тэнцээ явж гисэн хүнд байгаа. Тэнцүү тэгэл нэмээд өөр зээл тавиад л байдаг л. Тэ? Тартагтаа тулцсан. Тэгээ одоо хэдэн уурхаас өсөж бүр тартагтаа тулгаас доош одоо өөр ямар үзүүлэлтүүд энэ тийш очих гээд шүү дээ. Яах юм? Тэр уурхаануудаас чинь яахгүй наа. Уурхаануудаас чинь ашиг олж харагдахгүй байгаа. Худлаа л юмнууд яригадаад байгаа. Ашиг олж ерөөсөө харагдахгүй байгаа. За баярлалаа. Дуусах. Би ярилцлага гэж бодсон ч бүр хачин юм уу? Ярилцлага гэж бодсон чи тий.
уул уурхаад эмдсэн хятадын талыг баримталсан нэг иймэрхүү юмнууд яриад чи. Тээгүү дээ. Та өөрсдөө яасан. Тэгээ. Би чамд хуурдан заа. Тэгээрээ та. Тэрэн дээр хэдүүлээ бүр яг сайхан үзье харъя. Талгаад хараад яваад үзээрэй за. Тэгээ. Явахаа өмнө аль болох хэлчихвэл бид нэр бас техник хэрэгслээ бэлдээд тэ. Манайд телевизэд яваа зөндөө усууд явна гэж алга болчихсон. Тийм үү. Манайх 100 урхан телевизлтэй төрөлцсөн. Хуулаараа.